Цагдаагийн байгууллагад 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9 цаг 58 минутанд Сонгон найргын дүүрэг 18 дугаар хороонд байрлах Худалдаа хөгжлийн банкнд буутай этгээдүүд дээрмийн гэмтрийг үйлдэлээ гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээлэл ирснээс хойш 24 цагийн дотор цагдаагийн ажилтнууд гэмт хэрэг үйлдсэн байж болсгүй с жигтэй этгээдүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай илрүүлэн эд нүрийн баримтыг хураан авч мөрдөн байцаалтай ажиллагаа явуулж байна. За уг гэмт хэрэг сэжиглэн шалгагдж байгаа этгээдүүд нь эргэлсэн тодорхой ажилгүй 1992 он 1985 онд төрсэн ах トゥ 2 болохыг одоо мөрдөн байцаалтай ажиллагаар тогтоож шалгагдж байна. За уг этгээдүүдэд Монгол улсын эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтай ажиллагаа явуулж байна. За цагдаагийн байгууллагаас бэлэн мөнгө одоо ихээр төвлөрсөн аж ахуй нэгж байгууллагууд маань байгууллагын харуул хамгаалтыг сайжруулах, тохиолдлын системд хамрагдах, камержуулах зэрэг одоо бэлэн мөнгө алдагдахаас дээрэм гэмт хэрэг үйлдэлээс урьдчилан зэрэглэл чиглэлээр өөрсдөө одоо бололцоотой арга хэмжээг авч ажиллахыг анхааруулж байна. За Худалдаа хөгжлийн банкны 5 шаардах салбар нэм гарагт халдлагад өртөж дээрэмдүүлсэн гэсэн мэдээлэл бол цацагдсан. За тэгвэл энэ банкыг дээрэмдсэн этгээдүүдийг бол цагдаагийн байгууллагаас баривчилсан байдаг юм а. Тэгвэл яг одоо Худалдаа хөгжлийн банкны энэ халдлагад өртсөн банк бол хэвийн үйл ажиллагаатай явж байна. За мөн банкны ажилтнтай холбоотой, дээрмийн хэрэгт холбоотой байх магадлалтай гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас үүсгэсэн юм а. 2015 он гарснаас хойш 4 удаа банк дээрэмцэн хэрэг гарсан. Дорногов аймагт 15 настай хүүхэд банк дээрэмдэж гэмт хэрэгт нь нэрзүүлсэн байдаг. Бага насны хүүхдүүд үзсэн кино, интернет тоглоом зэрэгс гэмт хэрэг үйлдэх санаа сэтлийг авч дээрмийн хэрэг үлдүүлсэн гэдгээ мэдүүлсэн байдаг. За мөн хэдэн жилийн өмнө Налах дүүргийн хаан банкыг Батялд гэгч дээрэмдэж 2 хүнийг буудаж нэг нь газар дээр амнасаа алдсан хэрэг гарсан. Батялд нь банк дээрэмдэж байгаа нэгэн кино үзсэн. Тэр киноноос банк дээрэмдэх сэтэл авсан. Кинон дээр гарсан үйл явдал шиг буу бэлдэж машин хөлсөж дээрэмдсэн хэмээн мэдүүлжээ. Үүний дараа Капитрон банкнд зэвсэгтэй этгээд халдаж 20 орчим сая төгрөг дээрэмсэн ч түүнийг авч чадалгүй зугтсан байдаг. Тухайн үед уг банкны харуул хамгаалт сайн байсан төдийгүй сэжигтний дүрс камерт бичигдэн үлдсэн байдаг үлээ. Энэ удаагийнх нэдэдэх хэмжээний мөнгийг дээрэмжиж чадсан ч цагдаагийн байгууллагын албан хаагчид хурдан шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг баривчилжээ. Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүд Сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үнэр хорооллоос баригдсан мөн дээрэм хийхдээ Пүрүс 20 маркийн автомашин унаж явсныг гудамжны камерын тусламжтайгаар илрүүлэн баривчилжээ.